Сайн байцгаана уу хэрхэн үзэгчид та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээллүүдээ хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ, Дархан сумын сургууль цэцэрлэгүүд хүлээн авсан цас цэвэрлэх багаж хэрэгслүүдээ ашиглан цас мөсөө цэвэрлэж эхэлсэн байна. Өвлийн улирал үргэлжилж цас мөсний ачаал нэмэгдсэнтэй холбогдуулан сургууль цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах ажил үргэлжилж байна. Дархан сумын засаг даргын шийдвэрийн дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад олгосон цас цэвэрлэгээнд ашиглах багаж техник хэрэгслүүд өдөр тутмын цас мөс цэвэрлэгээнд ашиглагдаж, байгууллагууд өөрсдийн хариуцсан зам талбай, орц гарцаа цэвэрлэж байна. Манайх бол 2 хичээлийн байртай. За үлийн цагт энэ үйл бол цас их орж ийн. Яг энэ толгомж байгаа үед одоо нэг ажилчид маань одоо жото багаж хэрэгслэр хийдэг гэсэн бол энэ цас цэвэрлэгээний багажийг өгснөөр ажил хөнгөвчсөн, үр дүнтэй сайхан ажил болсон. Үнэхээр цагаа олсон ажил болсон. Тэгэхээр ийм учраас одоо бас засаг даргын төвийн дарганд баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ яг одоо бол энэ хичээлийн Б байран дээр байж байна. Саяны яг энэ хүүтрлийн үеэр бол манай сургууль бол толгомжтой асуудал гарсангүй. Яг тэгэхээр бид нар бол 17 оноос хойш энэ халаалтын системүүдээ жил бүрийн төсвүүдээр суулгаж сасаар аваад гадна шугамаа бол бүрэн сольсон. За дотортлын халаах хэрэгслээ жил болгоны одоо засвар дээр хийсээр байгаа 600 секцийг ингээд сольсон байгаа. Саяны одоо хүүтрлийн үеэр бол маш дулаахан сайхан байлаа. За Б байран дээр ямар хүндрэл байна вэ гэхээр Б байр маань одоо ашиглалтанд ороод 2 жил болж байна. 2 жил болж байгаа энэ хугацаанд дотор маш их цувралтай. За тэгээд энэ цувралтаас үүдэлтэй цонхнууд хагарсан ийм хүндрэлүүд байгаад байна. Ерөөсө шөөрдөхийг бол хэлбэлсэн үү хамаагүй. Хөнгөх нь яг гар амар одоо шөөрөө сөөрлжсэнийг бодохдоо хамаагүй хөнгөн байлгүй яг хуу техник юм чинь. Сая энийг өгсөн уг нь бол хөрцтэй адил шөөрдөд л тэгэл байж байгаа байсан шүү дээ. 3 цаг хэрэгтэй шөөрдөг юм одоо нэг цаг хэрэгтэй үлээгээд л тэгэл дуусчих шүү дээ. Сургууль цэцэрлэгийн ажилтан албаа хаагчид олгосон багаж хэрэгслүүд нь хэрэгцээд нийцсэн цас цэвэрлэгийг илүү шуурхай зохион байгуулах боломж бүрдүүлж байгааг онцолж байна. Олон зуун жилийн нүүдэлчин өв соёлын тод илрэл сар шинийн баяр бол монголчууд бидний соёлын дархлаа үндэсний бахархал болсон хамгийн үн цэнтэй чухал баяр билээ. Ууц өвчөөгөө чанаж бэлтгэх, тавгийн идэгээ засгаас эхлээд дээл хувцас зөв өмсөж хэрэглэх зэрэг олон өв соёлыг бид яг зөв уламжлалын дагуу хойч үедээ өвлүүлэн үргэлжлүүлэх нь зүүн хэрэг юм а. Тиймээс өнөөдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө та бүхэнд цагаан сар соёлын өв сургалт хэлэлцүүлгээс бэлтгэсэн онцлог сурвалжлагуудаа хүрэхээр бэлтгэлээ. Монгол түмний уламжлалт сар шины баярыг өгтөж цагаан сарын түүх ёс заншлыг залуу хойч үедээ тайлбарлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой цагаан сар соёлын өв сэдэвтэй сургалт хэлэлцүүлэг энэ жил 3 дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Залуу гэр бүлүүдийн тэр бүр нэг дороос аваад байх боломжгүй сар шины баярын өв соёлын тухай олон хэрэгцээтэй зүйлсийг мэргэжлийн хүмүүсээр өдөрдүүлэн хүргэдгээрээ онцлогтой байлаа. Сургалт хэлэлцүүлгийг Дархан Улаан аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар, Дархан сумын засаг даргын тамийн газар, Дархан Улаан аймгийн ахмадын хөгжлийн төв хамтран өнөөдөр буюу 2026 оны 2 сарын 5-ны өдөр нийтдээ 15 залуу гэр бүлийг хамруулан зохион байгуулан нээлттэй байлаа. Өвөг дээдсийн үеэс уламжлан эрэгдсэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор энэ сургалт хэлэлцүүлэг арга хэмжээг бол 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ арга хэмжээ маань одоо сар шөнийн баярыг өгтөж энэ жилийн 2026 оны маань арга хэмжээ 3 удаа шаттай зохион байгуулагдана. Залуу гэр бүлүүдийн тухайд өмнө нь санамсаргүй байдлаар мэддэггүйгээсээ болж зарим нэгэн уламжлал өв соёлоо буруу хийж хэрэгжүүлдэг байснаа ойлгож авснаа ярьж байлаа. Тэд үндэсний дээл хувцаа хосоор ажисан өмсөж сургалт хэлэлцүүлэх хүндэтгэ ирсэн нь тодхон байсан юм а. Бид хоёр залуу гэр бүлийн хувьд бол хэлэхэд за энэ сургалтаар бол цагаан сарын за битүүлэх ёсон, за мөн тавгийн идэ засах, шүүс засах, за мөн за Монгол дээл хувцсны тий одоо бэлэгдэл одоо тэр дотор одоо дээл бүс малгай товч готол гэсэн одоо бэлэгдлүүдийн нэлээд мэдгүй юмуд байна. Тэрийг бол нэлээд сурж авлаа. Битүүний өдрөөс эхлээд тавгийн идэ ууц шүүсээ бэлтгэх ширээнийхээ одоо хаана яаж байрлуулах уу гэдгийг шүүсээ одоо яаж дарааллуулсан байрлуулах уу гэсэн талаар бол бас мэдэхгүй юмнууд мэдж авлаа. Мэдээж аав ээжээсээ мэдсэн юмнууд байгаа. Тэрэн дээрээсээ нэмэд илрүүлж бас илүү ихийг мэдлээ л. Одоо тавгийн идэгээ бид нар бол яг ингээд 5 ингээд тойргоор ингээд засах хэрэгтэй байдаг юм байна. Энийг бол энэ урд нь бол 4 тойргоор ингээд 4 хэвийн баав тавиад ингээд урд нь бол явдаг байсан. Энэ бол нэлийн алдаатай байсан байна. Энийг бол нэлийн
сая сурч авлаа. Сар шинийн ууцныг засах, Монгол дээл үндэсний утасныгаа талаар мэдж авлаа. Ер нь бол алдаатай юм хийжсэн байна. Одоо миний хувьд манай гэр бүлийн хувьд бол 3 үеэр одоо 9 боогоор одоо тавгаацдаг байсан бол 15 юм байна. Тэрийг мэдж авлаа. Тэгээд дээл хувцсны талаар одоо нөхрийнхөө малгай бүсийг өгнө. Ерөнхийдөө мэддэг зүйл ч гэсэн одоо сүүлийн үед хэрэгжүүлэхээ болчихсон байгаа зүйлүүдээ бас одоо мэдж авлаа. Ууц хөндөх ёс яаж засах вэ? Дистраалуудын бүгдийг сайхан тайлбарлаж байна. Бид нэр бас айгүй их алдаа гаргаж байж ирсэн юм байна гэдэг ерөнхийдөө бол айгүй их мэдж авлаа. Айгүй урд үнэтэй сургалт болж дуусч байна. Сүүлийн үед бол шинэ жил март цэргийн баяр гэхээс илүүтэйгээр манай гэр бүлийн хувьд цагаан сар наадам хоёрдоо бол илүү их ач холбогдол өгж оролцдог гэр бүлээрээ. Энэхүү сургалтыг 2 өдрийн турш 3 хэсэгт хуваан салбар бүрийн гэр бүлийн төлөөллүүдийг оролцуулан хийнэ. Өнөөдөр Дархан Улаан аймгийн залуучууд хөгжлийн төвөд зохион байгуулагдсан бол маргааш буюу 2026 оны 2 сарын 6-ны өдөр Дархан сумын тамгын газар мөн Ахандын хөгжлийн төвд 10 болон 14 цагуудаас тус зохион байгуулагдана. Монгол улсын үндэсний өв соёл цоллоочтой холбооны тэргүүн, улсын морь бүх цоллооч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, соёлын бит бус өвийг өвлөн уламжлагч Дархан Ням, цагаан сар соёлын өв сургалт хэлэлцүүлэгт тавгийн идэ засах ёсон сэдвээр залуу гэр бүлүүдэд мэдээлэл өглөө. Сар шинийн тавгийн идэ засахад 5 мах бодийг төлөөлүүлж нэг үеийг таваар засах ёстой байдагч жижиг тавганд 4-өөр засдаг нь буруу гэдгийг тэрээр онцолж байна. Уламжлалт ёсны талаар бид нэр одоо нэлээд хэдэн жил 2-3 жил одоо ингэ явж байна уу 3-4 дахь жилдээ явж ах шиг байна. Тэгээд энэ уламжлалт ёс гэдэг маань бол одоо зайлшгүй одоо хүмүүсийн яг амны бэлэгдэл гэдэгтэй адилхан зөв сайхан хийвэл цаашдын амьдралд нь сайнаар нөлөөлдөг зүйл л дээ. Тийм учраас л одоо ууцны талаар тавгийн идэ тавих ёсны талаар мөн манай их одоо сайн дээл хувцсны талаар ингээ яриа байж байна. Энэ маань өөрөө бэлэгдэл талаасаа зөв сайхан хийгээ бол хүний цаашдын амьдрал сайнаар нөлөөлдөг ийм зүйлүүдийн нэг. Тэгэхээр жил болгон уламжлуулахад ёс харгалзахгүйгээр магадгүй одоо энэ хурцэн ирж энийг сонирхож байгаа хүмүүс маань яг өөртөө асууя гэсэн зүйлээ биднүүсийн ярихгүйгаа сэдвэр бас асууж болно. Тийм ээ. Одоо хүүхдийн дайхны талаар юм уу? Бэр гуух талаар юм уу, хорим найдны талаар ч юм уу тийм ээ, өшөө уламжлалт ахуйн ёс соёлын талаар ч юм уу асуух бүрэн боломжтой. Тэгэхээр бид нар бол ямар ч хэлсэн өөрсдийнхөө мэдсэн сурсан одоо цаашаа судлаад явж байгаа зүйлийнхаа талаар мэддэг чаддаг болгоно тавхандаа зөв сайхан зүйлээр нь одоо танилцуулан мэдүүлж өгөхөд одоо дуртай байна. Энийг одоо угаасаа үргэлжлүүлээд үе үедээ дамжуулаад өглүүлээд явах нь зайлшгүй шаардлагатай. Энэ бол иргэн хүний үүрэг гэж бодож одоо энэ сайхан ёсыг. Нэрдээ тавгийн эдэн дээр алдаад байгаа зүйл нь л эрдэл тавгандаа байгаа даа. Хүмүүс зах дээрс ч бол нэг тавг энэ гоё ч юм уу гэдэг мөнгөн цар ч юм уу авчдаг. Тэгэхээр тэр маань өөрөө арай жижиг байдаг. Уг нь бодит 5 мохотыг төлөөлжүүл таваар заавалчгүй тавих хэрэгтэй. Энэ бол зайлшгүй багтдаг зүйл. Энд чинь хүн өөрөө 5 цул эрхтэнтэй 5 махбод гэж одоо уул ус газар шороо хий гэдэг энэ 5 махбод ч нэгээ тэжээгээ явж байгаа зүйл. Энэ зүйлүүдийг төлөөлөөд энэ жил бидний одоо энэ гэр бүлд байгаа ам бүл маань 5 цул эрхтнэрээ өвдөхгүй гадны муу нөлөөллөөс ангид эрүүл сайн сайхан байхыг бэлэгдэж тэр тавгийг тавьдаг ёстой. Тийм учраас л тойргийн таваар тавиараа гэдэг. За тэгэхээр залуучууд маань болохоор зарим нь одоо хитрхи за өстө төвхтэй гэж төвшөөж байгаа талууд байдаг. Тэгэхээр эн чинь хагас бүхэл шүүс гэж байна. Бага бүхэл шүүс, дунд бүхэл шүүс, бага бүхэл шүүс гэж байна. Тэгэхээр бага бүхэл шүүс залуучууд бол эрдээ аав нь байгаа цагт монголчууд сахалж тавьдаг байсан ёстой. Тэгэхээр бага бүхэл шүүсийг төлөөлүүлээд 74 өндөр хонхтой шаанд, сэр, хүзүү за гиз дотрын төлөөлөлөө цагаан мах зарим нь гургалдаа гэж ярьдаг тийм ээ. Цагаан махыг ингээд тавиад ингээл тавгийн идэгээ заавалчгүй улбаар биш чихэр бурмаар засаад ааруул эзгийгээрээ засаад ингээд тавьчихад л болчих юм байхгүй. Ингээд сайхан ёсоо уламжлалаад эдлэл явчихад орж ирсэн дүүнэртэй сургамжтай тийм ээ. Доод үедээ л сургамжтай зүйл юм. Энэ цагаан сар гэдэг маань дээр үеэсээ монголчуудын удам урга ах дүүнэрээ таньдаг ийм сайхан ёсны бэлэгдэлтэй ийм баяр.
Тэгэхээр энэ баярыг бол хүн болгон зөв сайхан хийх нь зүйтэй гэж бодож байна да. Монгол Улсын мастер тогооч, соёлын бит бус өвийг өвлөн уламжлагч Сунграй, цагаан цар соёлын өв сургалт хэлэлцүүлэгт ууз өвчөө чанах ёсон сэдвээр залуу гэр бүлүүдэд мэдээлэл өглөө. Залуу гэр бүлүүд цагаан сарын баярын эдээ шүүсээ хэрхэн бэлтгэж засах талаар дараах зөвлөгөө мэдээллийг хүргэсэн байна. Ууцыг бол дотор нь одоо 3 хэсэг болгож хуваад бүх мах орж тавихыг их бүхэлг нь толгой оруулж тавихыг одоо дунд бүхэлг нь толгойг тавихыг одоо баг бүхэлгэх жишээтэйгээр ингээд ууцаа нь одоо олон янзаар хуваад түүнээс гадна манай залуучууд бол заавал ууц тавьж явах шаардлагагүй. Ууц тавихын оронд жишээлбэл 70 1-2 өндөр ч юм уу шүүж 1-2 одоо хавиргач юм уу одоо ингэж одоо хэсэгчлээд тавьсан мах чанаа тавьсан махыг бол залуучууд бол одоо бага оврын ууцныг төлөөлөд тавьж байгаа юм л да. Тэгэхээр ууцыг бол настай хүмүүсүүд ууц тавьж явах ёстой. Настай хүмүүсүүд дотроо ууцыг тавихтаа их бүхлээр тавих ууц бол ерөөсө 80-аас дээш насны ууцууд тавина үгөхөөс биш. Доор одоо хүмүүсүүд тэр их бүхэл бол хамаагүй тавиад байхгүй. Зүгээр энгийн одоо ууц толгойгоо ууцыг бол жирийн одоо хүмүүсүүд тавьдаг. Энэ бол одоо зүй ёсны хэрэг. Ер нь залуучууд бол тэр өвчөө тавьдаг асуудал байгаа л да. Өвчөө бол одоо эрэ махта айтаахан одоо чанаа тавихад энэ буруутах юм байхгүй. Аав нь байгаа, өвөө нь байгаа нөхцөлд залуучууд бол тийм ууц мууцанд оролцоод авах шаардлага байна. Нүүдэлчдийн өвч соёл шүтлэг нийгэмдүүлэлт төрийн бус байгууллагын тэргүүн соёлын бит бус өвийг өвлөн уламжлагч Туул үндэсний хувцсны бэлэгдлийн тухай лекцийг залуу гэр бүлүүдэд хүргэлээ. Энэ нь үндэсний хувцсыг хэрхэн зөв өмсөж зүүх, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм а. Ер нь бол Монгол хувцс гэдэг маань өөрөө тэр чигээрээ хүмүүсийн одоо хамгаалалт тийм үү? Одоо дулаан сайхан явахд байдаг. Одоо тэгээд монголчууд маань ерөнхийдөө сүүлийн үед үндэснийхээ хувцсыг маш сайхан өмсөж хэрэглэдэг болсон. Гэхдээ энэ дээр ганц нэг одоо анхаарах юмнууд бас их байдаг. Жишээлбэл одоо бүсгүй дээл өмсөх тийм үү? Дээлээ бүслэхгүй байх. За тэгээд дээр нь товч шилбэ дутуу өмсөх. За дээрэс нь одоо ялангуяа малгай бүсийг бол одоо хамаа намаагүй тавих энэ тал дээр бол нэлээд анхаармар санагддаг. За хүмүүс болохоор малгай бүс гэхлээр л одоо дээлийн бүсэл гэж ойлгодог. Тэгтэл эрчүүд бол тодорхой хэмжээгээр одоо өөрийнхөө одоо тэлэлж байгаа одоо тэлээ гэж ярьдаг шүү дээ монголчууд одоо тэр өмнөнийхөө тэлээг бас маш сайн одоо дээдлж бүсний хэмжээтэй дээдлж явах ёстой гэдэг талаар бол бас нэлээд сайн хэлж өглөө. Тэгээд малгай бүсийг одоо яагаад дээдлэх ёстой юм бэ? Эр хүний ялангуяа сүлд хиймэр одоо хувь тавилан бүх юм одоо энэ малгай бүснээс одоо шалтгаалдаг. Энэ малгай бүсэндээ одоо маш одоо хүндэтгэлтэй харьцах ёстой, хандах ёстой гэдэг одоо хэлж өглөө л доо. Харагийн дарих ламын гэцэг даржаалын хийдийн даалан базарагчаа залуу гэр бүлүүдэд мэдлэг хүндлэх ёсны талаар дараах мэдээллийг хүргэсэн юм а. Дарх өнөөдрийн хэлцүүлэгт би цагаан сарын шинжлэх ёсны тухай товч одоо танилцуулга хийлээ. Тэгээ монголчууд ерөнхийдөө тэр улсын баяр Монголын цагаан сар 2 баяр байдаг. Тэгээ тэр энэ хоёрыг одоо үдэл сурталын өндөр хэмжээнд сайхан хийгээд тамил тэр жилийн одоо өнгөс тэр жилийн одоо тэр хүмүүсүүдийн одоо нас уун тэгшэр сайхан явдаг ийм учиртай юм шүү. Тэгэхээр цагаан сараа бол их хүндэгдэн үзэж их сайхан одоо тэр бэлтгэл тэ орж сайхан сарлынхаа одоо шинжилгээг сайхан хийхтэй. Төр нийгмийн зөвлөлтөнд амаргаа одоо бурхны шишинхээс өмнө та бүгд минь монголчууд минь данслал дэлхмэл яваарэ гэж хэлсэн. Энэ үнийг л бодох хэрэгтэй юм да. Улан жилаа бас дээдлж чадахгүй байна нэгдүгээр, хоёрдугаар ерөнхийдөө арх тамхины асуудал хэлбэгсэнтэй холбоотой юм. Оюун санааг бохирдол байна юм.
Тэгээ ухаандаа мансууруулах зүйл байхгүй. Аригчин мансууруулна, тамхи мансууруулна. Тэгэхээр мансуурсаа юу хамгаалах ингээд тэгчээ алдаад хүн бол одоо сайхан одоо төвдмаар явахдаа одоо хэцүү болчихдог. Тэгэхээр энэнийг л одоо тэр хоёрыг л одоо ерөнхийдөө төвчж тэр хоёроос зайлсхийж явах юм бол хүний амьдрал утга учиртай байх учиртай юм байна л да. Одоо та бүхэндээ үргэлжлүүлэн цаг агаарын мэдээллийг хүргье. Төвийн бүсийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай.